Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээл маань сурган заах арга зүй 5 гэсэн хичээл байгаа. 5 дугаар хичээл. 5 дугаар хичээлээр бид нэр 4-р дасгал ажлыг ярилцаж орох болно. За 4-р дасгал ажил маань бидний нөгөө өмнөх суралцах газрын зургийн дагуу эхлээд онлын хэсэг нь орно, дараа нь дадлага ажил нь орно. Нийт 8 цаг орохдоо бид нэр эхлээд мэдээлэх төвшөнд онлын хичээлээ ороод төлөвлөх шийдэх хэсэгт болохоор багш одоо нөгөө нэг хэрхэн яаж хийх үү гэдэг дээр биетээр үзүүлнэ. Тэгээд гүйцэтгэх хэсэг дээр ажлын даалгаврыг өгөөд суралцагчдаар хийлгээд хамгийн сүүлд нь шалгах буюу үнэлэх хэсгээр одоо хүүхдүүдийг хэрхэн яаж хийсэн талаар харилцан ярилцах юм. Ингэж одоо ийм нөгөө нэг үе шаттайгаар хичээлийг төлөвлөж орно. За 4-р дасгал ажлаа эхлээд орохдоо бид нэр сургагч багшийнхаа гарын авлагын дээрээс яг ямар дарааллаар орох уу гэдэг дарааллаа эхлээд мэдж авна. За яг энэ дарааллынхаа дагуу оюутнуудаа хичээлийг хүргэнэ. За эхлээд бэлтгэсэн одоо нөгөө 4-р дасгалынхаа зорилгыг танилцуулсныхаа дараа онлын хичээлүүд орно. Онлын хичээлд орохдоо бэлтгэх, бэхлэх, хавчих гэдэг энэ хичээл дээр яг юу үзүүлэх вэ гэхээр уужимсгын одоо нөгөө зорох, толгой гэд энийг биетээр нь үзүүлнэ. За ийм багж байгаа. Энэ багжны одоо толгой нь ийм бидний одоо нөгөө нэг сэвлүүр гаргах одоо нэг зинкер шиг ажиллагаатай боловч наривчсан 0.2-ын наривчлалтайгаар зордог ийм багж байгаа. Фрезийн хутга баригчтай адилхан, гэхдээ ажиллагаа нь арай өөр. За энэ багжаар өнөөдөр ажиллах нь. За гээд энийг оюутнуудаа үзүүлээд тайлбарлах нэ. За дараа нь болохоор бэлтцийг хавчиж бэхлэх болон суйрлуулах. Энэ хэсэгтэр оюутнуудаа слайд 25-26-г үзүүлээд тэгээд биетээр бас үзүүлнэ. За ийм хавчих суйрлуулах юмнууд байдгиймаа гэдэг. Одоо бэлтцийг скиний одоо ажлын ширээн дээр ийм эдэнгуудаар одоо суйрлуулж бэхлэнэ гэд. За энэ суур машин дээр хэрхэн яаж бэхэлдэг талаар нь зааж өгөөд за яг ингэж бэхлэх ёстой. За энд ямар ч зайгүй байх ёстой гэдгийг нь оюутнуудад маш сайн тайлбарлаж өгнө. За зорилт явагдаж байхад бэлдэц хөдөлгөөнгүй байх ёстой. Хөдөлгөөнгүй байлгахын тулд өндрийг нь тохируулах ёстой. Гэх мэтлэн аргачлалыг нь зааж өгөөд биетээр үзүүлнэ. За энэний дараагийн агуулга нь юу байх вэ гэхээр зуралтын гормыг тооцоолно өнөөдрийн хичээл. За зуралтын гормыг тооцоолохдоо бол слайд 27-28-ыг үзүүлнэ. За ингээд үндсэн одоо нэг онлынхаа хичээлийг дуусгаад за эндээс одоо оюутнуудаас өнөөдрийн хичээлээс одоо ойлгоогүй зүйл юу вэ гэдэг талаар нь ярилцсан. За тэгээд тэд нар маань одоо нөгөө биднээс асуулт асууна, бид нэр хариулна, эсвэл багш асуулт асуугаад оюутнууд хариулна гэх мэтлэн энэ асуултыг өгнө. За ингэснийхээ дараа оюутнуудтай одоо нөгөө яаж хийх үү гэдэг талаар ярилцсан. Ярилцсныхаа дараа одоо оюутнуудаа 4-р дасгал ажлынхаа даалгаврыг одоо нөгөө түүхий бэлтгэцээ өгнө. За ингээ бэлтгэцээ өгөөд дадлага ажлынхаа нөгөө номны дагуу ажиллана гэдгийг тайлбарлана. За 4-р дасгал ажлын зураг нь энэ байна. За ажлын зургийнхаа дагуу энэ дарааллаар хийнэ гэд ажлын дарааллаа танилцуулж өгнө. Яг энэ стратын дарааллаар хийн гэдгийг хэлж өгөөд за ажлын багаж хэрэгслийг бол багш бэлдэнэ. За энд ямар багаж хэрэгсэл байх ёстой вэ гэд номон дээрээс харж агаад бүх багажнуудаа багш бэлдээ тавьсан байна. Энийг оюутнууд ашиглана. За тэгээд зааварчилгаагаа өгнө багш. За хөдөлмөр хамгааллынхаа зааварчилгаа одоо нүдний шилээ зуух ёстой, ажлын хувцас өмсөх ёстой гэсэн зааварчилгаануудаа өгөөд тэгээд дагуулжчоод машин дээрээ ажиллана. Ажиллахаас өмнө бид нэр юу хийх ёстой вэ гэхээр одоо нөгөө ямар багаж ашиглаж фрезийн ямар багаж ашиглаж байгаагаас шалтгаалаад аль хэсэг дээр нь нөгөө юугаа өгөлт хурдаа тооцох вэ гэдэг тооцооллоо хийсэн байх хэрэгтэй. За ингээд тооцооллынхаа дараа хийснийхээ дараа суур машин дээрээ ажиллахад бэлэн болно. Тэгээ оюутнуудаа дагуулжчаа суур машин дээрээ ажиллаа эхлүүлнэ. За оюутнуудаараа одоо нөгөө 63-ын диаметртэй фрезэн дээрээ тооцооллоо хийлгээд хурдаа өгөлтөө бид нар тааруулсан байгаа. За тэгэхээр одоо юу хийх вэ гэхээр бэлтцээ бэхлээд бэлтцнийхээ дээр фрезерээр шүргүүлээд хэмжээг авчихна. Тэгээд Z тэнглэгийн дагуу нойлолцсон.
Дөрөвдүгээр дасгалын маань бэлтгэцийн урт нь 98 мм урттай байх хэрэгтэй. Одоо бидний бэлтгэц маань 5 мм илүү байгаа. Тэгэхээр дээд гадаргуугаас нь 3 мм-ээр аваад эргүүлээд нөгөө талаас нь үлдсэн хэмжээг аваад 98 мм-ээр тааруулнаа. За бидний энэ гадаргуу цэвэр зураг байх хэрэгтэй учраас хурдгаа гарч дуустал нь явах хэрэгтэй. За одоо нөгөө талаас нь хэмжлэлтэй аваад тэгээд үлдсэн хэмжээг авчихна. За хэмжээндээ бариулчлаа уртынхаа хэмжээг. Одоо хэдүүлээ дараагийнхаа ажиллбар руу орноо. Дараагийнхаа ажил руу орохдоо хутгаа солиод бэлдэх ёстой, машинаа бэлдэх ёстой. За бэлтцээ аваад ирэмгээ засч жагаад хэмжээгээ шалгаад үзчих. За яг 98 байна. За одоо дараагийнхаа алхам руу орно. Бэлтцээ бэхлээд ирмэг хаагчаараа ирэмгээ олцсон. Ирэмгээ олоод одоо машинаа бол тохируулсан X, Y гийнхээ яг тэг цэг дээр нь тааруулчаад одоо яг уу гэхэлэр ажлын зургийнхаа дагуу зүүн ирмгээс X тэнхлэгийн дагуу 35 мм, Y тэнхлэгийн дагуу 17.5 мм-ийн огтлцоод одоо төв цэг дээр бид нэр төвлөгч өрмөөрөө өрөмднө. Тэгээд цааш нь дараагийнхаа 5 мм-ийн өрмөөрөө өрөмдөх ажиллбаруудаа хийх болно. За одоо төвлөгчөө сольжгаад дараагийн алхам руугаа орно. Дараагийн алхам руугаа орохдоо бид нэр 5 мм-ийн диаметртай өрмөөр өрөмдөөд дараа нь 22 мм-ийн өрмөөр өрөмдөх байгаа. Тэгжээч нөгөө нэг 25H7 гэсэн хэмжээгээ гаргана. За өрөмдөх хэвцээ зоргоцсон ер нь бол тасалж өгвөл их сайн байдаг. За хэрэг шингэн цацраад байгаа учраас энийг баг зэрэг доошлуулахгүй бол цацраад байна. За одоо дараагийн багж баригчаа солиод 22 мм-ийн конусс сүлтэй өрмөө бэхэлнэ. 22 мм-ийн диаметртай өрмөндөө тохируулаад хурдаа бол 400 дээр тохирохоор байсныг нь бид нэр 390 дээр тохируулсан байгаа. За өрөмдөө.
Өргөх шингэнээ өгнө. Өргөх шингэнгүй ерөөсөө өрөмдөж болохгүй. Яагаад гэвэл хатууга материалтай өрөмдөж байгаа учраас. За өрмөө цаад нөгөө зоргоцсон пастад байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй дуустал зоргоцсноо гарчлаа. За нэвтэр өмдчихлээ. Одоо дараагийн 25 мм-ийн диаметртэй H7 гэсэн хүлцэлтэй гадаргууг нүхээ боловсруулах болно. 10 дугаар ажлаа одоо ажлын дарааллыг орвол 10 дугаар ажлыг эхлэх ёстой. Энэ дээр уужимсган зорох фриз гэдэг юмыг суурлуулнаа гэдээ одоо энэ дээр ингэ өгсөн байна. За энэ уужимсган товсгох фриз гэдэг нь болохоор нүхний диаметрийг одоо нөгөө цэвэр H7 гэдэг нөгөө нэг хүлцлийг гаргаж өгдөг тийм багж байгаа. За энийг яаж ажиллуулах вэ гэхээр одоо энд ингээд түгжээ байгаа. Энэ түгжээг суллаад за сулж. За тэгэхээр энэ багжны энэ дээр нэг юм наривчлалын хэмжээ байгаа. Энэ наривчлалын хэмжээ хэдийг гаргах вэ гэхээр нэг бүтэн ирэхэд 0.5 мм-ийн наривчлалыг гаргана. За 0.5 мм ингээд гадагшаага багж маань тэлж өгнө гэсэн үг байхгүй диаметрийн чиглэл рүү. За 0.5 мм нь болохоор радиусны хэмжээ. Тэгэхээр одоо диаметрийн хэмжээгээр болохоор 1 мм одоо ухаж аавна гэсэн үг. Энэ ингээд цаашаа эргэх учраас энэ багжийг түлхнэ гэсэн үг. 2.5 дээр буцаагаад за тохируулсан. Нэг бүтэн эргүүлсэн. Энэ маань 0.5 мм гэсэн үг. За буцаага түгжээгээ чангална. Гэхдээ бага зэргийн хүчээр чангалаар их бас хит чангалж болохгүй. За энэ багжин дээр бид нэр дахиад хурдаа бодно. Хурд болон өгөлтөө бодно. За өгөлтөө бодохдоо хурдаа бид нар бодсон. Одоо энэний хурд маань 120 зорх хурд нь 120 м/сек минут байгаа. Тэгэхээр нөгөө нэг бид нар 25 мм-ийг гаргах учраас тэрүүгээрээ бодоод 1528 гэсэн хурд гарсан. Өгөлт нь нэг шүдтэй гэдгээрээ 69 эргэлт минут гарсан байгаа. Тэгэхдээ бид нар нөгөө нэг одоо юуны үйлдвэрлэлийн явцаар одоо маш хурдтайгаар зорох шаардлагагүй учраас энд бол хурдыг 2 дахин багаар өгсөн байгаа. За эргэлтийн хурдаа эргэлтээ болохоор 190-ээр өгөлтөө болохоор 69-ээр өгж явъя гэд тооцоолсон байгаа. Энэ нөө хөргөх шингээ ашиглах шаардлагагүй байгаа шүү. За ингээд одоо ингээд нэлээд савлж байгаа юм шиг харагдаж байгаа. За зороо зөөлхөн зорноо. За диаметрээр одоо радиусны хэмжээ маань диаметрээр 2 дахин үржигддэг учраас тэрнийгээ бас сайн тооцох хэрэгтэй байгаа. За ингээд бид нэр 2 хэд давталтайгаар явна. Ингэсний дараа 25 мм-ийн диаметр гаргана. За нэг удаагийн явалт хийлээ. За дараагийнхаа тохиргоог хий. Энэ түгжээг чангалахаа ерөөсөө мартаж болохгүй. Тэгэх юм бол хэмжээ алдагдчихна. За бид нар түрүү эмчихэд 22.5 байсан. Одоо ингээд 2 мм диаметрээр авагдсан. Тэгэхээр 24.5 болсон байх хэвээр. Хэмжиж шалгая. Тэгээ үлдсэн хэмжээгээ аваад 25 мм болгох хэвээр.
Заавал шалгалтыг дунд нь хийн. Одоо сүүлийн зорилтуудаа маш жижигхэнээр аваад яг 25 мм гаргах хэрэгтэй. За одоо энэ 24.9 болох хэвээр миний тооцоогоор 0.1 мм догтлоо. Гэхдээ ямар ч байсан зороод үзье. Зороод дэлхон хэмжээрээр хэлбэл юм чинь. Ингээд үзээд болоогүй дахиад дараагийн зороо. Маш удаан өгтөр үздэг. Тэгвэл нэг H7 гэдэг гадаргуу маань гахгүй. За одоо хэмжээд үзье. За биднэрт ийм хэмжих багж байгаа. 25 H7 гаргадаг 7 хэмжээр. За энийгээрээ шалгаад үзье. Энэ орж явах юм бол бидний зорилт болсон орохгүй байвал дахиад жоохон зорно гэсэн үг. За баг зэрэг ороод байгаа юмсээ цааш явах юм. Оо орчлоо. За тэгэхээр болцсон байна гэсэн үг. За ингээд 25H7 гэдэг гадаргуугаа гаргачлаа. За бид нэр ирмэг тэмтрэгчээр бэлтцийнхээ төвийг олцсон байгаа. Одоо бид нар юу хийх вэ гэхээр 12 мм-ийн өргөнтэй 6 мм-ийн гүнтэй ховл зорох хэрэгтэй. За ховлоо хэдүүлээ энэ 12 мм-ийн одоо хуруу фрезер зорно. За эхлээд хурд өгөлтөө бас яг энэ 12 мм-ийн фрезер бол бодох хэрэгтэй. Бодоод тохируулчихна цувар машин дээр. Тэгсний дараа сүргүүлээд хэмжээгээ аваад зээтэй нойрчин. За одоо тэгээд бэлтцээ. Утганаасаа холдооч. За бид нар 6 мм-ийн гүнтэй ховл зорох учраас 3 мм-ийн өгөлттэйгээр 2 удаа авнаа. За ховлоо зороод дуслаа. 6 мм. За энэний дараагийн ажилбар маань бэлтцийг эргүүлж бэхлээд одоо M8 эрзваны нүх 8.5 мм-тэй нүхийг зорох хэрэгтэй байна. Бэлтцээ эргүүлж бэхлэн багажаас солино. За бэлтцээ аваад энэ ирмэнүүдийг бол бас хурааж өгсөй. Хураахдаа бас буруу хурааж болохгүй гэдэг бол хүүхдүүдтэй зааж өгөөрэй. Ирмэлийг дарж өгч байгаа бас сэвэн дарж өгч. За ирмэг хаагчаараа төвөө олоод одоо төвлөгчөөр X тэнхлэгийн дагуу бид нар 10 мм явуулчихлаар яг төв маань олдноо. За одоо дараагийн ажилбар бол N8-ийн персоны нүхийг эхлээд гаргах 6.8 мм-ээр өрмөө солиод
ингээд нэг төр өгчихлээ. За бидний дараагийнхаа багцыг шилж суйрлуулах хэрэгтэй. За 6 хүүхдүүдэд тайлбарлаад одоо яг энэ бэлтгэцийн 35 мм өргөнтэй хэсэг дээр нь яг талд нь ортол 8.5 мм өргөмөр өргөмдөн. Эннээс нэвт өргөмчих юм бол M8 эрзва маань гарахаа болчих шүү. Энийг аягуулсан анхаараарай. Тэгэхээр өргөмийнхөө машин дээр одоо энэ фрезерийн машин дээр хэмжээг аягуулсан харна. За би бол ингээд тааруулчих гэж бодож байна. За ингээд хэд дээр таарч байна. Яг 10 дээр гэхэлэр чинь би 35-ын тал 17.5 гэхэлэр чинь 11-д 27.5 болчихно. Өргөмднө гэсэн. За хөрөг шингэн маань байх ёстой. За бас. За энэ зургацыг бол ингэж эргүүлээд байж уг нь болохгүй. Дэгээгээр авах хэрэгтэй. Сая би эргүүлээд дуусчлаа. Зориултын дэгээгээр нь заавал болоорой хүүхдүүдээрээ. За дараагийнхаа ажилбар руу орно. Одоо өрөмдөх үйл явц маань дуусж байна. Одоо багажаа солино. За бэлтцэн эргүүлээ бэхэлчихсэн. Одоо бид нар юу хийх вэ гэхээр ажлын зураг дээр тэмдэглэгдсэн энэ 3 мм-ийн ховлыг зурна. За ховлыг зурхын тулд бид нар энэ дискэн ийм хутга авчираад суйрлуулсан байгаа. За хутгийг суйрлуулахдаа бид нар юу хийх вэ гэхээр маш сайн чангалах хэрэгтэй. Гэхдээ одоо энэ дээр энэ бэхлэгээний болтыг яг тэгшин байлгаж ингэж чангалах хэрэгтэй. Заавал энийг шалгана багш. За энэ бэхлэгээний болт чанга байгаа үгийг шалгасныхаа дараа за хурдаа бол тооцно. Заавал хурдаа тооцож явна. Тэгэхэд одоо бид нар юу хийх вэ гэхээр зэт тэнхлэгийн дагуух хэмжээг авна. Маш удаан шүргүүлээд за зэттэй нойловч. Зэттэй нойлоод гаргаад за одоо ширээгээ дээшээ өргөн. За 17.5 дээр 1.5 минут 19 хэстэй. За 19 минут. За хөрөг шингэний өвчийг одоо гараараа зорно. Ерөөсөө автоматар үлдэхгүй юм уу? Зөөх хөвчтэй. Бид нар зороод дуслаа. Чинийнээс зурагдаа дуусч байгаа нь сонсогдож байгаа. За багтаач. За бэлтцээ аваад тэглээ. Бэлтцээ цэвэрлэх ёстой. Зургацыг унгаагаад бид
арчихгүй болохгүй. Хувил маань ингээ гараад ирсэн байна. Одоо бид нэр сүүлийн ажил маань эрзвэ гаргана. За энд баг зэрэг ирмэг дарахаар ажил байвал ирмэгийн дараад байна. За одоо ийм 8-ын эрзвэг татаад хөдөлгөд дуусгачих. За шалгаад явах ёстой шүү. Хэлээд за бас таа. За эрзвэгаа зур дуусаад одоо бид нар 4-р бэлтгэсэн дээр тэмдэгэ тавина. 4-р ажил маань ингээд дуусч байна. За зөв оруулаад голлуулж тавих юм байна энэ дээр. Яг ажлын зургийнхаа дагуу. За 4-р бэлтцээ гаргацсан. За ингээд 4-р ажил дууслаа. За дараагийн хичээлээр сургалтын заа гаргах зүйн талаар хичээл орох болно. Бүгдээ